За өглөөний мэнд Монгол Улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга офшор данснаас 1 тэрбум гаруй Америк доллар Монгол руу оруулж ирж байгаа тийм сураг сонсогдлоо. Тэгээд би энэ дээр бас өөрийн саналыг хэлье гэж бодож байна. За 1 тэрбум гаруй Америк доллар бол одоогийн Монгол мөнгө төгрөг Америкийн долларын харьцаагаар бодох юм бол ойролцоогоор 3 тэрбум 200 тэрбум төгрөг болж байгаа уучлаарай. 3 тэрбум төгрөг. За энийгээ бид нар 3,200,000 Монгол хүндээ хуваах юм бол нэг хүнд 1 сая төгрөг ноогдохоор байна. Тэгээ миний санаа бол ерөөсөө энэ офшор дансаар орж ирж байгаа мөнгийг Монголын ард түмэнд хувааж өгөө. Тэгэхдээ хамгийн хэрэгтэй байгаа хүмүүст нь хувааж өгье. За монголч нь 3,300,000 хүнтэй гэж яриад байдаг. Тэгэхээр яг өдөр 100,000 хүн авахгүй байж болно. Өгөхгүй байх хэрэгтэй. Одоо 100,000 баян хэсэгт нь бол өгөх хэрэггүй. За тэгээд 3,100,000 хүн, 3,200,000 хүн байна уу те? Энэ үлдсэн хэсэгт нь хүн болгонд 1 сая төгрөг байхаар хувааж өгч болох юм байна. За энийг монголчууд минь бүгдээрээ сайхан давалгаалъя. Хүн болгон 1 сая төгрөгөө авцгаа. За энийг би бас Монгол Улсын иргэний хувьд фэйсбүүкээр санал болгож байна. Монгол Улсын ерөнхийлөгч, Монгол Улсын засгийн газар их хурал хүртэл хүмүүс минь сайхан гой юм хийгээд давалгаалаад подкаст юу гэдгийг янз бүрийн юмнууд хийгээд чихэнд нь хүргье. За нэгдүгээрт энэ, хоёрдугаарт за энэ мөнгө хэний мөнгө вэ гэдгийг ил тод гаргах хэрэгтэй байна. За энд бол би жишээлх юм бол баяр цогтын мөнгө байгаа, баярын мөнгө байгаа. За өөр хэний мөнгө байдгийг те их мөнгөтэй уул уурхаан том баячуудын мөнгө тэнд байдаг гэж сонссон шүү. Улс төрчдөөс бол нэг хэдэн хүнд бол мөнгө байгаа байх. Баттай мэдээгээр бол ямар ч байсан баяр цогт баяр гээд хүмүүс бол байгаа. За бусдынх нь мөнгийг бол оруулж ирэх хэрэгтэй. За хоёрдугаарт ямар аргаар энэ мөнгийг оруулаад ирвэ? Энэ хүмүүс сайн дураараа өгвөө? Альсгүй шахалтанд орсон уу? Ялгүй мултарж байна уу? Гэх мэт ийм хардлагууд байна. Тийм учраас би бас ахаад нэг санал дэвшүүлмээр байна. Ерөөсөө офшорт байгаа бүх мөнгөө оруулж ирээд мөн нуусан барьсан бүх хөрөнгөө өгөх юм болвол тэр хүний ялын магадгүй 50%, 60%-аар нь хөнгөлж болох тийм нэг зохицуулт байвал бас яасан юм бэ? Мөнгөний өгөхгүй болохоор ялын хөнгөлөхгүй болохоор мөнгө нь орж ирдэггүй. Тэр хэдэн жил суулгасан болоод нөгөө 100 жилээр өршөөгдөд гарчлаа гэдэг шиг болчхоор тэгээд Монголд олигтой ашиггүй гарч ирээд мөнгө аваад идэг. Тийм учраас их хэмжээний мөнгийг гадаадд нуусан, офшорт нуусан, их хэмжээний хөрөнгө нуун дарагдуулсан дотооддоо ч гэсэн байгаа нөхдөө тэр хөрөнгө мөнгөө өгөх юм бол өр зээлээ төлөх юм бол улсыг хохирлгүй болгох юм бол ингэх юм бол бас тодорхой хэмжээгээр ялын багасгадаг байвал бас зүгээр юм болов гэж би бодож байна. За би тэгээд энд монголчуудыгаа 1 сая төгрөг авахын төлөө давалгаалаач гэж хэлмээр байна. Хүн болгонд офшор бүсээс орж ирж байгаа 1 сая төгрөг авъя цөмөрөө энийгээ зөвхөн тэр хэрэгцээтэй хүмүүст нь өгье. Баячуудад бол албагүй. За хоёрдугаарт
ямар хүн офшороос хэдэн төгрөг өгснийг нийтэд ил болгоё. 3 дугаар цаашдаа ингээд мөнгөө нууцсан хүмүүс байх юм бол оруулж ирэх юм бол тодорхой хэмжээний одоо хөнгөлөлт үзүүлдэг ялын хөнгөлөлт ч юм уу ийм зүйл бас байна уу байхгүй юу те. Энийг бас сайн бодох хэрэгтэй гэж ингэж бодож байна. За найзуудаа сайхан давлгаалаараа бүгдээрээ мөнгөтэй болъё. Гайгүй мэдээ сонсогч явах чи харин